Шүүхийн ерөнхий зөвлөл үзүүлж байна. Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрлэлт цуслуулах тухай нэхэмжлэл гаргахад дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Нэхэмжлэл 2%, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт 70,200 төгрөг. Хүүхэдтэй бол хүүхдийн тэтгэлэг тогтоолох улсын тэмдэгтийн хураамжийг төлнө. Тэгээс 11 насны хүүхдэд тэтгэлэг тогтоолох бол 33,148 төгрөг. 11-ээс 18 насны хүүхдэд тэтгэлэг тогтоолох бол 53,081 төгрөг төлнө. Гэрэлтийн баталгааны хуулбар 1%, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар 1%. Хүүхдийн эрүүлэнд өсөн бойжиж байгааг тодорхойлсон эмнэлгийн магадлага, цэцэрлэг болон сургуулийн тодорхойлолт, орон сууцны үйл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ 1%, машины тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1%, эрүүний үнэлгэний хуулбар 1%, хорооны засаг даргын тодорхойлолт, эвлэрүүлэн зуучлалын тэмдэглэл. Дээрх баримтуудыг их хуваар нөхөх боломжгүй бол нотариотоор гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгнө. Гэрлэгсэд нь насанд хүрээгүй хүүхэдгүй мөн дундын өмчлийн эд хөрөнгийн талаар ямар нэг маргаангүй бол захиргааны журмаар хэргийг шийдвэрлэнэ.